бид юуны өмнө эхний ээлжинд эдгээр нүүрсийг чиглэлээр тэрвэрлэж хил гаргах энэ асуудал хоёр улсын эдийн засаг煤炭以及装箱方式运输出口符合于我们两国的利益。4年签署的蒙古国和中华人民共和国关于建立和 саналтай байж байгаа. Манай улс зүүн баян хань чиглэлийн төмөр томын бүтээл байгуулалтын тулгымцсан асуудлын нэг. За Монгол улсын ерөнхийлөгч хөрс бүх найрамдах газар бүх талаар дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас хамтран ажиллагаагаа хөрөнгө оруулалтын чиглэлд одоо бид нар хамтран ажиллах өндөр сонирхолтой байгаа гэдгээ бас танд дуртан зүйтэй баг. Хөгжиж буй орнуудад нүүрсний хийн ялгарл баг эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамт International Development Fund-аар өчигдөр эзлэн тохирсон. За өнөөдөр одоо бас нэг хоёр асуудал бид төсгөлд нь дурдъя гэж бодож байна. 帮总理阁下给予支持。首先是如今蒙古国的4500多个。 Тийм учраас яхан ерөнхий сайд тантай зөвхөн ажлын биш бас одоо ах トゥ угийн сайхан харилцаа 这个访问，我相信国家之间的关系，除了国家，我也想成为你的好兄弟、好伙伴。我愿意与你开展。两国现在都面临抗疫情。 保障中方呢，已决定向本方呢，按照这个企业商定的合同价格计划。至于还有天津大棚，这样的货物是也要抓紧解决。关于中蒙之间，因为运输能力受到一定的限制，这里我也明确向总理先生交代，就是我们优先考虑蒙古方面，因为你们是我们的邻国，往远处有的班列我们要维护的通畅，但是优先考虑蒙古方向中蒙。 进出口的需要，这个去，对吧？以及乌兰巴托师长和海关署长，所以我们今天讨论的问题，我们接下来会展开继续的讨论，也会建立工作组。再见。拜拜。